Дэлхийн монголчуудын эмгэл радио 88-ны урлагийн дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахин айлтгая. 71 бүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 24-ний мегмар гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг миний түүхрээ хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч чад Эрдэнэ гэрлээ. За найруулагчаар мөнхцгийн төвшин баярнаар айлтгаж байгаа. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд сонсогч үзэгчдээ бас өдрийн мэнд хүргэе. Баярлаа. За манай мөгийн төвд явцсан өнөөдөр тэгээ мөгийг 90 эртэл 2-7 хоногийн турш одоо үдээ ачрыг надтай хамтран хөтлөгч маань манай уул нь бол нэвтрүүлгийн маань найруулагч. За тэгээд 2-7 хоног хөтлөгчээр ажиллах гэж байгаа. Тэгээд манай од Эрдэнэ маань Отко гэхээр нөө өмнө ажиллаж байсан Откотой андуураад байсан. Отко биш шал өөр хүн байгааз манайхаа орж ирээд хараарай. За тэгээд намайг бодох юм бол энэ хүн чинь мэрэгжлийн сэтгүүлч соёл урлагийн сургуулийн дэрэгдэх гэдэг юм уу одоо харьяа гэдэг юм уу за радио телевизийн дэд сургуулийг сэтгүүлч мэрэгчлэр төгссөн. За тэгээд өмнө нь аль радиод ажиллаж байсан бэлээ? За тэгээ хамгийн сүүл нөгөө бизнес радио 98.9 гэхэд тийм ажиллаж байсан. За бүр нэг цаанаасаа нэг юм FM-ийн хөтлөгч хоолойтой нөхөр байгаа. За нэвтрүүлгийн маань хадраа аялагчаар би чинь энийг өөрчлөг байгаа юм байна штэ. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар за ямар хоёр байгууллага байна хардаа. Нэг нь арга билэг штэ. Гэр бүл төвтэй арга билэг хотхон байна. Манай гэр ингээ би амьдарч байгаа гэр ингээд байнга ярих айгуу тийм байна. За нөгөөдг нь болохоор Аргимедас дээд зэрэглэлийн арчилгааны брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд хоёлоо эхлэх үү. За тийм мегмар гарагт миний түүх гэдэг болон танд өрдөг тийм ээ. Үдээ ачаар Facebook группт манай сонсогчид бас өөрсдийнхээ амьдралын баяртай жаргалтай бас сургамжтай ийм түүхүүдийг бичиж бусдтайгаа хуваалцдаг. Өнөөдрийн түүхийг өргөдөгтэй. За захных нэрээ нууцлсан сонсогч байна. Энэ өдрийн минь төргий Ярамгийн 300 ортод хяналтын үзлэг хийлэггээр очоод хожуу хордлоготой даралт өндөр савны амсар нэг хуруу нээлттэйгээд шууд хөвтлээ. Оройн үзлэг хийлгээд шөнө 12 цагаас сэдэлт хийнгээд 6 давхарт гарлаа. Шүнжөө өвдөж хонлоо. Сэдэлт хийн гэдэг нөгөө нэг савны амсрыг ингээд нөө хүчээр нээдэг им уулгаад байдаг байхгүй мэдхүү те уучраас бас мэдж байгаа бах те. За шүнжээ өвдөж хонлоо. Өглөө 6 цагт үзлэг хийлгээд дахиад им тавиулсан. 9 цагт дараагийн ээлжийн имж үзлэг хийгээд ус хагалвал савны амсар хурдан нээгд ингээд ус хагаллаа. 12 цагт дараагийн үзлэг хийлээ. Дөнгөж 3 уруу. 14 цагт туслаар сэдэлт ингээд хийлээ. Орой 20 цаг хүртэл 2 тусал хийлэглээ. 6 уруу нээгдээд таг гацаа дахиж нээгцсэнгүй. 4 минут өвдөөд 42 секунд амархад хүн унттгэл юм байна лээ. Үнэн. Хүүхэд нь бүтлээгээд кесар хаалгаанд шууд орж хүүтэйгээ 21 цаг 23 минутанд уулзлаа. Шөнө 2 цагт төрхийн дараах тасагч шилжлээ. Хэвтэж байсан гинт нурууны артал нойтон болоод байх шиг санагдаад байлаа. Наркоз гарахыг хүлээж байхад цус алдаад доогуур цус тогтоох юм тавьсан гэсэн болохоор дахиад алдаж байна гэж огт бодоогүй. Гараа арагшаа явуулсан нийл цус сувлэг дуудаж эхэллээ. Тийм байж тээ шууд шээ гэж боссон. Толгой эргээ дотор сонирн болоод бүр яагаад чадахгүй байна гэсэн сувлэгч зүгээр штэ бүхэл хагалгаагаар төрсөн хүмүүс энэ замыг туулдаг гэж байна. Нэрэл тийм байхдаа гээл шүд зугаал 0 хүртэл явлаа. Памперс шалан дээр унахад амар дуу гараад сувлэгч жинлээд ирээ гэд явлаа. Орон дээрээ дөнгөж сууж байтал тэрэгэнцэр аваад ирлээ. Эмч ирж яхаа тараа тариа ээж өглөө. Энэ тасагт ирсэн цагаас хойш бүх хугацаанд миний дэргэд нэг хүн байсан. Тэр хүн бол дадлагын ойтой охин. Миний хойд бурхнаас өгсөн бэлэг байсан шүү. Шүл цайг минь уулгаж, юм хумыг минь зөөж оруулж ирж, хүүг минь шүн гихгүй твэрч намайг халамжилж өгсөнд үнэхээр их баярлсан. Тухайн үед 20 цаг өвдсөн, цус дээр доор гэд 2 удаа алдчихсан. Наркоз бүрэн гараагүй байсан болохоор үнэхээр тэр охиныг санах гээд сайн санаж чадахгүй юм аа. Бас маргааш нь дэвсгэр гудс гээд муухай болсон бүх зүйлийг минь аваад угаагаад цэвэрлэж өгөхдөө уурлаж аашлахгүй байсан асрагч эгчтэй баярлаа. 2024 оны 11-р сарын 22-нд жижүүрлэж хонсон оюутай охиндоо бүр их баярлаж талархаж явдаг шүү. Баярлаа гэсэн байна. За дараагийнх нь нэрээ нууцсан сонсогч. Хайр хүмүүжил шингэсэн хоол гинэ. Жаахан цэгцхүү замбраагүй битсэн бол уучлаарай. Одоогоос 18-аас 19 жилийн өмнө юм уу да ээж минь олон өнжин хүүхдүүдтэйгээ өнчирч үлдэж ээжэд минь амьдралын хүндхэн өдрүүд эхэлсэн билээ. Энэ үед ихчээс минь өөр ээжэд минь хань болох хүн байсангүй. Ингээд ихч минь ар гэрээ дааж хідэн дүүнэрээ авч явж хоол унд өдөр идэх унд талах хувцас гэдэл бүхэл ачаа нуруунд дээр ирсэн юм аа. 16 настай ихчэд минь жаахан агцсан асуудал байж тээ.
Амьдрал тийм ч илбэг байсангүй. Юм бүхэн л хомс. Жохон амьдрахад хэцүү юу байлаа. Ээжийн дүүгийнх гэх айл хоньны махны гадар өөх хэргэлдэг. Манайх руу явуулдаг байсан. Тэр үед ээж минь тэр гадар өөхийг төмөстөө байг цайтай холиод янзын сайхан мантун бууз хийж өгдөг. Игч минь шүү. Тэр буузнаас ч юу ч ялгадаггүй, юу ч голдоггүй бүгдийг нь иддэг байж үлээ. Болоогүй махгүй ногоотой цөөвөн хийн. Ногоо хүний биед маш сайн гэдэл өгнө. 500 төгрөгт ногоо тааруулж аваад цөөвөн хийж өгнө. 100 төгрөгийн бэлэн гомингоос 3 ширхгийг авч яваад л бэлэн гомингийн амтлагчтай шүлэнд хийсэн будаатай шүл. Тэгээд шүлэндөө 3 гоминго амтлагчтай нь хийж буцалгаж байгаад л гомингийн шүүж яваад л будаага хийдэг. Тэгээд л янзын гоё хөс гожмор будаатай шүл болдгсон. Бас болоогүй тэр шүүж авсан гоминго бүх аягандаа тэнцүү хувааж байна. Липошик гэдэг байсан баха. Ширмэн тогоон дээр хийдэг нэг тал нь шаржигнөр нөгөө тал нь зөөлхөн болдог тийм юм байсан. Жигтэйхэн гоё амттай талах шиг юм хийгээд л хідэн дүүнэрээ өдрийн цагаар хоолцчихно. Хоньны илэг авч байгаад илгээр пиршки хийгээд өгчихнө. Ингээд задлаад байвал зөндөө гоё юмнууд байгаа. Гэхдээ хитрхи урт болох гээд байна. Яагаад энэ бүхнийг дуурсах болсон бэ гэхээр өчигдөр амралтын өдөр байсан болохоор хөргөгчөө янзлваа. Хоёр хүүхэд маань хоол хийхдээ огт өөх хэргэлдэггүй юм. Ялгаж тавьсан өөхнүүдийг нь хараад янзалж суухдаа бурхан болсон их чигээ саналаа. Их л юмхнаар юм хийсэн байхгүйгээс бий болгосон мундаг ихч байжтэй. Их чигээ хийж өгдөг байсан мантон бууцыг өөрөө хийж идэхээ шийдвэ. За ингээд хоолоо бэлдээд суух зур их л юм болсон. Нөхөртөө хэлчихсэн байсан болохоор нөхөр дэмжээд л хоёулаа гар нийлээд л хийж гарваа. Тэгсэн 11 настай охин маань ирснэ. Ээжээ, манайх махгүй болцсон юм уу? Тэгээ та өөхөр хоол хийж байгаа мó гэж асууж байна. Би дотроо их чигээ санаад уул зогслоо. Нүд нулимс цэлэгнээд ярихаар хоолоо зангирч гээд болохгүй. За тэгсэн араас төд бодлого 15 настай ах нь ирээд хүүе ээжээ та өөх маха андуураа тэгчих гэж байна уу? Цагаан сарын бууз шиг юм бэлдэж тавих гээд байгаа мó хаашаа наадах чинь гэхдээ арай их өөхтэй юу? Өөх нь мэддэхгүй болсон бүр их мах хийгээрээ заа юу гэдэл явлаа. Манай хүн бит хоёр чив чимээг хоёулаа их чигээ санаад л хоёулаа нүдэнд нь үлэмс зээлгэнэн үг дуугарч чадсангүй. Хадам ээжийнх минь манайхтай ойрхон байдаг юм. Хаяа нэг орж гардаг тэр үеийн тараад орж ирвэ. Ээж орж ирснэ. Хүүе миний хоёр хүү махгүй болцсон юм уу? Манай зөндөө мах байгаа штэ. Ээж нь ороод мах аваад ирхүүл гэж байна. Тэгэхээр үгүй ээж манад мах байгаа зүгээр л ингэж идмээр санагдаад гэсэн. Гэдэл айгүй гайхсан янзтай гараад явсан. За хоолоо хийх зүр айгүй их юм бодогдсон. Одоо юу нэмэх вэ? Яавал гоё болох вэ гэж бодоод л энэ үед тэгсэхгүй уйлчихсан. 16 настай жоохон охин тэр үед ямар их ухаан, ямар их хайр шингээж тэр хоолнуудыг хийдэг байсан болоо гэдэл. Ингээд бодоход би одоо үр хүүхдүүдтэй үлдээж байгаа энэ дурсамжтан дандаа л нэг л амттай хэвийн амттай тансаг гоё элбэг дэлбэг хоолыг идүүлдэг юм байна. Буцаагаад үр хүүхдүүд минь намайг юугаар санан дурсах болоо. Тэр үед их чимэн биднэрт өгдөг байсан шиг тэр их хайр хүмүүжлийг хүүхдүүд минь одоо биднээс авч чадаж байгаа болов уу гэд бодоход л өөрийгөө жоохон голонгоо. Их чимэн биднэрт суулгасан тэр их хүмүүжил амьдралын ухаан байхгүйгээс бий болох юмхнаар юм хийх гэдэл гайхамшигтай. Хоолнд нь асар их хүмүүжил амьдрал ухаан байдгсан. Их чихэн зааварснаар одоо амьдралаа ач явахад надад тороод байх зүйл байдаггүй маа. Нөхөр бид хоёр амьдралыг тгээс эхэлсэн дэндүү жахнараа суусан хоёр байдаг. Өөрөө жоохон ч хідэн дүүнрээ байхгүй зүйлийг бий болгоод амьдрах ухааныг зааж өгсөн байсан. Хоолоороо хүмүүжүүлж гисэн юмхнаар нь юм хийх тэр их ухааныг хайрлсан ихчтэй баярлаад үүнийг бичиж сундаа гэж. За манай одгоо айл хэзээ өмчлөгдчлөө хүмүүс ямар гоё хоолойтой юм бэ амжилт үссэн эртхэн элчи миний краш боллоо шүгнэ. За энэ үжиг гэр бүлтэй хоёр хүүхдтэй хүн шүү манайхаа. За Улаанбаатар хотод 12 цаг 22 минут болсон нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Аргимедас дээд зэрэглэлийн ус арчилгааны брэнд хамтран ажиллаж байгаа. За хүн бүр гой үстэй болох боломжтой. Хамгийн гол нь өөр тохирох шампунь бүтээтгүүнийг олох нь жаахан хэцүү байдаг тийм ээ. Тэгэхээр мөнгө цагаа дэмий өрөлгөө за мөн үсээрээ тоглож цаг алдалгүй Аргимедасыг та нэг удаа л хэрэглээд үзээрэй. Яг тэгэхээр 6 наснаас дээш бүх насныхан хэрэглэж болно. Дээрээс нь маш олон төрлийн сонголтуудтай. Өөрөөр хэлэх юм бол та ямар ч төрлийн үстэй явж болно шүү дээ. Хурай, гэмтэлтэй, хиймтэй, будагтай, хаагтаж тослогддог, салаалсан, уналт халзралттай гэх мэт. Тэгэхээр энэ бүх асуудлуудад тохирох бүтээгдэхүүнүүд өргөн сонголттой байдгаараа онцлог байгаа шүү. Одоо залуучууд яагаад юунаас юм мэдгүй айгүй хөсөн ундаг болцсон байлаа тий. Харин энэ чинь яг нэг ус уналтын эсрэг сеттэй болохоор.
их аятайхан санагдаад байгаа шүү. За ус уналтын эсрэг сет байгаа, хуухны баланс Тий. алдагдсан, тослогтой өсний төрөл байгаа, за гой чих шүлдэг төрөл байгаа, за креатинта буюу гэмтэлтэй өсний төрөл. За энийг нь бол би яг өөрөө хэрэгжилж байгаа. Үнэхээр гоё. За хагны эсрэг өтгөрүүлэгчтэй, за буржгар усных гэдэг ер нь аль тохирох төрлөө сонгоо ирлэх боломжтой. Дээрээс нь одоо бүр Нью-Йорк Таймс-нд одоо анжигаатай нөө дөрөн зүгэн шагнан дээр Нью-Йорк Таймс дээр ингэж бичсэн байна гэж ярьдаг штэ. Сонин дээр хүртэл Аргамедас бүтээгдэхүүний орц найрлагыг одоо ус арчилгааны хэрэгтэй, үн цэнтэй, чухал найрлагатай, үр дүнтэй хэмээн бүр онцлсан байдаг. Зөө. За тэгэхээр манайхаа илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 8865 70 76 76 67 77 гэдэг утаснуудаас аваарай. За тэгээд мөн грейд борлуулагч болж хамтран ажиллах боломжтой. Тэгэхээр Fs супермаркетын салбаруудаар, за S Cosmetics-ийн салбаруудаар болон Organic Shop салбаруудаар Улаанбаатар хот орон нутгийн грейд борлуулагч дэлгүүрүүдэд бас худалдаалагдаж байгаа. Тэгээ мөн Аргамедас гэмээр сайтаар нь шууд онлайнаар бас захиалах боломжтой байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Аргамедас дээд зэрэглэлийн ус арчилгааны брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөр ачаар нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс миний түүхээр үргэлжлэн эрхэм сонсогч танд хүрч байна. Дараагийнх нь нэрээ нутсан сонсогч. Сайн байцгаана уу? Хоёр хөтлөгч, найруулагч болон өдөө ачрын гишүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Миний түүхээр ээжийнхээ талаар хуваалцаж дурсах гэсэн юм аа. Би айл юм баг, аав ээжийнхээ хинц хүүхэд нь бас болоогүй. Одонгийн охин нь. Би ч охин гэхээргүй хүүшиг хөдөлгөөнтэй чихнээс нь хонх байдаг. Ах нараасаа нилээн өөр л хүүхэд байсан юм шиг байгаа юм. Цохос дурдвал чулуугаар байлдаж байгаа толгоогоо хагалтна. Парч хирээндээ өөр харайж гүйж байгаад багшд барагдаад ээж дуудагдана. Сургууль дээр айлын өвгүүтээ зодолдоод нүдийг нь хүүхнээс олгоод захирал дуудагдана. Энэ бүрт ээж л дуудагдчихсан зогсож байна. Ээж минь арга нь барагдаад л "Гүй чи чинь охин шүү дээ. Охин хүүхэд ойлгож байна уу" гэл их л учирладаг байж лээ. Гэтэл нэг өдөр хөлмөн гიშгэж болохгүй тэсхийн аргагүй өвдөд гэртээ орлоо. Ээж маань бариаш дээр очтол тэр имээ та хоёр минь хот бараад энэ яс байна гэж хэлсэн. Ээж жавтай харилцаад хугацаа алдалгүй хотод ирээд гэмтэлд үзүүтэл төрөлхийн түнхний мултрал гэв. Энэ уншигдсан түүх байна да. Бүр түрүүчийн 7 хоногт яг мөөгийн үнсэн түүх байна да. За чи шууд дараагийнх нь уншчихдаг. За. Инх туяа гэсэн Facebook хэрэглэгч байна. Өчигдөр өөрийн минь амьдардаг Нидерланд улсын Гронингийн хотод хүү хамтлаг манайхуудаа тоглолоо. 2000 хүний тасалбар дуусч тоглолтын заал аль хэдийн дүүрчээ. Тэдний дунд 50 хүрэхгүй шахуу бидний хэдхэн монголчууд. Гэхдээ л ихэнх маань монгол хувцастайгаа. Төрийнхөө далбааг хийсгэж 8 залуусаа чадлаараа дэмжин хоолоогоо сөөдөл хашгиран хөөрлөө. Хүний нутгийн тэнгэр доор өөрийн нутгийн бааtruуд нь нэрээд хар сүлдээ өргөж, их сайхан монгол хэл яруу тансаг монгол аялгаугаар хосхуу том танхимыг чичрүүлэн дууллаа. Морин хүрээ аялгаунд хүлэг морд янзхан ихшиглэнд лэмб, эрдүү гайхамшигт хөөмөгөө сонсоход хөөрөхгүй зүрх буцлахгүй цустай монгол хүн хаана байх вүлээ. Ганц үгч ойлгохгүй гадаад хүмүүс ингэтлээ хөөрөн баясаж хөгжилдөн бүжгэлж байхад монголчууд бидэнд бол үг бүхэн нь ухаарл омогшил аялгау хөгжим бүрн хиймэр сүлдэн сэргэх засал лүндэн байлаа. Тоглолт эхлэхээс бүтэн цагийн өмнө үзэгчд нь тоглолтын танхимд орох гэж хажуугын байрны үүд хүртэл гаднаас дугаарлан зогсож орсон хүмүүс хүүгийн футбол хүмсч гисэн баяр хөөр дүүрэн байсан. Тайсны голоос Монгол баатрын макад хийлэгдэн босч ирэхэд үзэгчд уухаалан хашгирч гарлаа. Удалгүй манай 8 залууг гараад ирэхэд үзэгчд зогсолтгүй орилон алга ташсаар тоглолт эхэллээ. Залуусаа дуулаад эхлэхэд хамаг биеэр халуун цус урсгах шиг омогшин баярлаж өөрийн ирэхгүй хөөрөн баясаж хоолойны чадлаар даган дуулж уухаалан орилж эхэллээ. Бүр үгээр зүүрлэн хэлхийн аргагүй омогшил бахархал бас хайр ундарч ийм сайхан тоглолт үзээ сууж байгаадаа хязгааргүй баярлан хөөрч байлаа. Энгийн үед рок хөгжим сонсоход хэцүү санагдан төвөгшөөдөг надад хүүгийн энэ тоглолт нутгаа сансан сэтгэлийг минь дэвтээж их эзэн Чингис хаанаараа омогшил хүндэтгэн михийг залбирал болж хязгааргүй их баяр бахархал төрүүлсэн юм. Өөрөө ирэхгүй бүх бие сэтгэл зүрэхээрээ 8 сайхан баатраа даган дуулж бүжиглэн жаргаж хөөрөн баярлаж омогшин бахархаж байсан. Монгол хүний цог хямар сүр сүлдийг сэргээсэн яасан сайхан хөвгтэй дуунууд ямар гайхамшигт ая аялахнууд байна. Хүний нутагт гадуурхагдж шовдөрлөгдөөгүй ч айлд байгаа хүүхэд шиг явдаг сэтгэл дундуур сэтгэлийг минь баяр багтлаар дүүргэн 10 гаруй жилийн номхон явсан сүлд хэмрэг минь сэргээн засаад бадрааж өгөх шиг. Тийм ээ би монгол хүн, тийм ээ хүү бол монгол хамтлаг. Хүүгийн залуус Монголын бааtruуд 800-ны тэртээ хийдсэн Чингис хаан маань баруун Европыг ил дээрээ дагуулж байсан бол энэ цаг үед хүү хамтлагийнхан маань авьяас бэлэг аялгау дуугаараа
хуйлруулан дагуулж явна. Монголчууд бид нар чинь ямар их авьяас бэлэгтэй, ямар их аялгуудуутай агуу ард түмэн юм бэ. Би уг нь эндээ мэрэгэн хэмээх Монгол сургууль нээн ажилуулдаг багш хүн. Энэ тоглолтыг шавнар эцэг эхчүүд маань хамт үзэж байгаа. Ил ухамсартаа би төвшин сайхан багш байсан ч хүүгийн бааtruуд миний далд ухамсарт байсан инх туяг бүрэн сэрэж бүр чин зүрхнээс омогшин баярлаж өнгөрөн бүжиглэж уухайлан хашгирч байлаа. Би ингэж өөрийнхөө байж дотор байгаа бүхэл сэтгэл хөдлөл хүч чадлаа гадагшлуулан баярлан багтаж жарган цэнгснэ ерөөсөө санахгүй. Хүүгийн тоглолт үзэхэд орчин үеийн хүн бүхний дагаж мөрдөрөө гэж зааварладаг дотор хүнээс ирэх, өөрийгөө мэдрэх, өөрийнхөөрөө явах, дасгал хөдөлгөөн хийж эрүүл сарвал эрч хүчтэй болох, эерэг энерги хуримтлуулан аз жаргалтай амьдрах ёстой гэдэг олон сургалтуудыг 1 цаг 30 минутын дотор тэдэнтэй хамт дуулан бүжиглээд л бүрэн дүүрэн 1000% авч чаддаг юм байна. Монголчууд биднийг эрүүл сарвал эрч хүчтэй, эгэлгүй авьяастай бэлэгтэй, ямархан их хувь заяатай хүмүүс вэ гэдгийг ойлгуулж мэдрүүлэхээр Тэнгэрээс буусан бааtruуд гэж хүүгийн залуусыг л хэлэндэ. Эх орондоо болон хүний нутагт амьдарч байгаа бүх монголчууд минь та бүхэндээ зөвлөхөд сэтгэл санаа чинь тавгүйдвэл, сэтгэл готролд орвол, ажил үйлс чинь бүтлгүүдвэл аливаа зүйл цөхрөж хямарч сүлд хэмэр чинь дороотсон санагдвал шууд хүүгийнхээ тоглолтыг үзээрэй. Тоглолт үзэж чадахгүй бол дуунуудыг нь чин сэтгэлээсээ анхааран сонсоод хэмэр сүлдээ сэргээгээрэй гэж зөвлөх байна. Бүтэн цаг 30 минут ямар ч амралтгүй хэрнээ эрч хүчээр дүүрэн жавхалзах 8 баатараа харахад энгийн залуус биш эгэлгүй шидтнүүд ирээд далд хүчээрээ бүхний татан бөөлж бүгдийнх нь сүлд хэмрээг сэргээж байх шиг үнэхээр бишрэм агуу ажээ. Тоглолтын дараа бид нэг явхаар гарч ирэхэд манай бааtruудыг тэр тусмаа гал бадрахыг дуурайж үсээ засаж боосон моциклтэй залуус гадаа зогсож байсан. Хүүгийн футболкийг өмссөн залуус доторх тоглолтын эмоц нь хിവэрээ гудамжаар хүү гэж хачгиралдан явж байгааг харахад үнэхээр л омогшин бахархаж дагаад алхмаар санагдаж байлаа. Тэнгэрийн бааtruудтай бишрэн шүтэж хайрлан уурч ерөөн омогшиж хөлсөө туслан бөмбөртөл бүжгэлж дуулж хүмүүн заяаныхаа нэгэн үчиг гайхалтай өнгөрөөсөн их хөв заяанда баярлнам. Эзэн Чингис хааны минь үргэлжлэл энгүй авьяаслаг 8 баатар эрхэм продюсер Даш Тондог гавьяаттайгаа 9 өрлөг та нарыгаа монголчууд бид чинь мөнхөд хайрлах болно. Та нарын минь дэлхийг дагуулсан цагаан заманд дартан байгэ. Инх туяа Нидерланд улс Гронинген хот гэсэн байна. За мөгөж жаргал сайхан Туркээс үтсэн байна. Хүн амтлаг 7 сарын 16-нд Туркид тоглолт штэ үзнэгээ бодчихсон л байгаа. Үзээрэй те. Сайхан омогшгүй юу? Тий, нодлон Европоор тоглосон санагдаад байна. За Улаанбаатар хотод 12 цаг 30 минут болсон нэвтрүүлгийн маань дэмжээ арлагчаар Ара комплекс дэмжиж ажиллаж байгаа. За Ара Фест 2025 3 дахь жилдээ цар хүрээгээ улам тэлж дэлхийн аврах шалгаруулах тэмцээн олон улсын нэртэй уран бүтээлчид Монголын бүх үеийн одод үндэсний өв соёлын гайхамшигыг нэгтгэсэн цог зарах хэмжээ болж Ара комплекс Архангай аймагт 2025 оны 6 дугаар сарын 24-өөс буюу өнөөдрөөс гэсүг 8 дугаар сарын 3-ны хооронд зохион байгуулагдах гэж байгаа. За Ара Фест 2025 наадмын гол зорилго бол Монголын язгуур өв соёлоос эхлээд орчин үеийн урлагийн одоо бүхий л төрлийг дэмжин дэлхийн хэмжээнд таниулах, за тэр дундаа үзэсгэлэнт Архангай нутгаа аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх явдал байгаа. За энэ жил зөвхөн хөгжмийн наадам гэхээсээ илүүтэй гэр бүл найз нөхдөөрөө ирж оролцсон мартагдашгүй дурсамж бүтээх цогц орчныг бүрдүүлэхээр зоржээ. За дэд бүтцийн улам сайжруулж боловсон ариун цэврийн байгууламж, нарны эрчим хүчний их үүсвэр, за метр өндөртэй хамгийн том гулс суур, хананд авиралт 15 м өндөрөөс зип лайнер гулгах болон олон улсын стандартын богино зайны морин тойруулга үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа. Ара Фест 2025 7 8 дугаар сарыг дамнан үргэлжлэх бөгөөд 7 хоног бүр өөр төрлийн арга хэмжээгээр дүүрэн байна. За майхандаа аялагчдад зориулсан тусгай бүсүүд аяллаа шин шийдэл болох унтлагын капсулуудыг анх удаа нэвтрүүлж байгаагаараа энэ жил ол онцлог байгаа. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ аялагч Ара комплекс баярлалаа. За баярлалаа. За өдөрчөр нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс үргэлжлээ эрхэм сонсогч танд хүрч байна. За унсан юм уншаад байна гэж за миний хувьд редактораас ирсэн текстийг би нэг ч харахгүй байжгаад шууд орж ирээд уншдаг. Тийм болохоор тэн дотор унссан байгаа юу, уншаагүй юм байгаа юу гэдэг би мэддэггүй. Тэгээд уншиж явах явцдаа ингээд унсан байна гэл ингээд мэдэх юмаа мэддэг шүү. Тэгэхгүй нөгөө шууд уншихгүй өмнө нь ингээд уншчихаар ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөн ч юм уу нөгөө ямар ч реакц үзүүлэхэ болчдаг. Ялангуяа хөгжлөө түүхтэр тийм болохоор шууд эфир дээр шууд уншдаг учраас ийм тохиолдол гардаг шүү манайхаа. За дараагийнх нь нэрээ нууцлсан сонсогч байна. Газар дээрх ганц эгч минь дээ гэсэн байна. Бодол санаанаас минь хизээж гарахгүй тэр нэгэн уйтай өдөр. Гадаа нартаа дулааханч бидний хувьд тэнгэр нэргэгшгэл болсон өдөр. Нэгкээ насны зөрүүтэй тэрсгэн өссөн эгчээ минь
Бурхан Тэнгэрээс дууджээ. Ахаад өчнөөн олон жил амьдрах цэл залуухан насандаа биднийг яагаад орхих болов доо? Манай гэрийн хамгийн ухаантай, хөөрхөн, чадварлаг зохион бүтээгч, инженер, уран гартай, халамжтай, ёстой хүний хайлан эгч минь байсан. Хүнийг сайн сайхан явбал өмнөөс нь баярлаж ирээд л нэг сайхан инээдгсэн. 1990 оны юм ховор үед эгч өөрөө хувцас аваад өмсчихэн, юмхнаар юм хийчихэн, ээжд минь их дэмтэй байж үлээ. Сургууль соёл гээд боловсралдоо шамдан хувцас загвар зохион бүтээгч гэсэн сайхан мөржил эзэмшин анхны ажилдаа орсон. Эгч минь цайлган, тусч, бүр ямар сэргэлэн ухаантай гэж хүнтэй нийцтэй, олон хүний хайрыг татсан, хөөрхөн, нүд хужирсан залуучууд ч олон. Эгч маань 30 гарсны дараа хүнтэй сууж амьдралаа эхлүүлсэн. 3 сайхан хүүхэдтэй болж амьдрал нь ёстой бужигнаж байлаа. Гэвч тийм сайн нөхөр заяагаагүй юм. Арх уун, халамжгүй, залхуу, хүндий, хүүтэн зөвхөн өөрийгөө л боддог. Яагаад ч юм дүүгээ хувьд үнэхээр гомдолтой санагддаг. Ханилсан хан ямар байхаас шалтгаалж хүний нэг насны амьдрал үнэхээр шийдэгддэг юм билээ дээ хөөрхий. Байнгын тарчигхан амьдрал үргэлжилсээр за тэгж яагаад мөнгөтэй олно, сайхан болноо хүлээж. Энэ үгийг нөхөр нь бүтэн 20 жил хэлсээр хуурсаар л өөрийнхөө аз жаргалыг бүрдүүлэн өнжөөд л архив. Энэ хүн хизээч бусад хүмүүсийг бодож байгаагүй, бодох ухаан ч үгүй. Эгч минь аль хүүхдүүдтэй жаахан оройтож төрсөн болоод ч тэрөө өөрөө ажил хийхэд боломжгүйч гэрээрээ янз бүрийн хувцас ойн, түүнийгээ зарна, сүулдэ үйлдвэр шүний ээлжинд хүртэл ажиллан ёстой айн бие хайрлахгүйгээр зүтгэсэндээ. Гэвч хэд их ядарч ажилласнаас болж хэцүү нэртэй айхтар өвчин тулсан. Сэтгэл санаанч тайван биш тул нөлөөлсөн ч яах гэж боддог. Хэцүү өвчнөдөө бүтэн 2 жил тэмцэндээ. Бусдаас тусламж хүсээгүй, гуйгаагүй, хүний санааг зовоочхно гэд маш их хичээсэн, твцсэн. Энэ үед хажуу дахь хааны халамж хайр, асаргаа үнэхээр хэрэгтэй байсан. Гэхдээ би бүгдийг үгүйсгээгүй. Гэр бүлийн жаргалтай мөчүүд мэдээж зөндөөл байсан баг. Харин нөхөр нь архианыг өнжөөд уусаар л энэ хорвоогоос яван явтал нь уусаар л ажил явдлынхан ч үеэр уусаар л. Хань ажил хадмууд гээд хүний амьдралд ямар их нөлөөлдгийг нүдэн дээрээ харж байна. Сэтгэл санаа уймран, цээжинд бөө юм тэглээстэй, уйлмаар нэг л тайвширахгүй нэ. Таныхаа үгүй болсон гэж одоо ч би эвлэрээгүй л байна. Бага юм шиг нэг сайхан ярьж суух юмсан да. Дүшиг тулгуур болсон эгчигээ ямар их санаж байна. Миний сайхан эгч минь ээ, тантайгаа хизээ нэгэн цагт эргэн уулзахын өрөөл тавь. Тандаа маш их хайртай шүү. Үнсээ гэсэн мэн. За дараагийнх нь нэрээ нуталсан сонсогч байна. Сайн байцгаана уу? Би одоо 23 настай ганц бие ээж. Миний амьдрал ирэнтэй бараантай зүйлсээр дөрөн л өнгөрсөн. Хар багын аав маань их уудаг, уухаараа агсарч ээжийг зоддог. Гэр орон гэж өдөр болгон л хэрүүл зодоон саллгүй бага нас минь өнгөрсөн дөө. Аав ээж минь ч саллаа. Ээж бид гурав хот руу нүүсэн юм. Үүнээс хойш анаа бид хоёр өөр сургууль шилжилж, ийм л аав шигэ хүнтэй суухгүй юм шүү л гэд өөртөө хамлажсан. Тийм байсан. Нэг л намаараа манай дээд үеийн хөөрхөн алаг нүдтэй нүдэн дулаахан залуу наад дээр ирээд үерхэл гэлээ. Би ч таалагдсан болохоор тгийгээд л үерхэж эхэлвэ. Тэр үерхэл нандин мөртлөө юугаач мэдэхгүй 2 7 дугаар ангийн хүүхдүүд салж нийлж сүулдэ эрэгтэй найз шиг л харьцаатай болсон. 19 нас хүрээ төрсөн өдрийнхөө маргааш намааг гэж гүйдэг тэр хайранд нь сохорсондоо аргагүй ямар ч үед бүх зүйлд миний хажууд байж л байдаг байсан. Намайг 6 жил гуйсан хүн шүү дээ. Тийм ч болохоор өөрөө үерхийг гэж л гуйлаа. Тэгэл аз жаргалтай хайр бэлгсэн хайр минь ихэлсэн юм аа. Удалгүй цогтой амьдарч жирэмсэн гэдгээ мэдэж бүр их баярлаж хайлж урсах зэрэгдсэн хэдэн сар байсан. 2022 оны 7 сарын 26-ны өдөр бидний хөөрхөн охин хорвоод мэндэлж дэлхийд дээрх бүх аз жаргал бид хоёрын гарт ирсэн юм шиг л баярлж байсан. Байсан гэдг нь удалгүй тэр хөөрхөн харцтай халамжтай залуу нэг л өдөр надад гар хүрч хар толб сэтгэлд минь үлдсэн юм да. Тэр хардсан шалтгаан нь зүгээр л харсан бүхэнтэй найзуудтай танилцъя гэж бичсэн болгонтой найзуудтайгаа гарч орох болгондоо ямар залуутад танилцв дараагийн залуугаа олсон уу гэж ярьдаг болсон байсан. Тэр нь сүүлдээ гар хүргэж энэ давтамж нь 3 удаа. Эхний удаа эмэгтэй хүн хүүхдээ өнчрүүлэхгүй юмсан л гэж боддөг юм билээ. Дараагийн удаач тэр за яах болно доо гэдэл өөрийгөө хайсаар л байдаг юм билээ. Сүүлийн удаа бол за үнэхээр энэ хүн биш юм байна гэдэл тэр их сайхан хайр 7 жилийн тэр гэгээлэг хайр юу ч үлдэлгүй толбол болж үлдсэн юм да. Энэ түүхийг бичих гэж зөндөө бодсон.
биччихвэл жоохон ч гэсэн сэтгэл онгоох юм шиг санагдаад бичлээ. Баярлалаа та бүхэндээ гэсэн байна. За. За дараагийнх нь дүүрэн цэг лайв сайтаас авчирсан түүхэн хилс хэрэгтнийг аварсан нь гинэ. Өнөөдрийн хууч 2023 оны 10 дугаар сарын 25. Халахын лууж анжин гүнг нас барахад олон хүн сайн ойноосоо саллаа гэж гашуудаж уйлж байсан юм гэдэг. Учир нь лууж анжин гүнд ардууд ихэд ам сайтай байж хэрэг зарах шидэхтэй ч их шулуун шудраг ноён байж Шарав Жамц гэдэг өвгөнд энэ ноёны тухай Дансран Чой гэдэг хүн ярьжээ. Лууж анжин гүн тэнгэр болоод олон амтан гашуудаж байж Дансран Чойг алагдах аюулаас аварсан ачит ноён юмсан гэд хилээд уйлж байж таныг яаж алагдах аюулаас аварсан бэ гэж Шарав Жамцгой асуухад Дансран Чойг манай хошууны 8 хийдэг цагаан бэлэгдэхих данжаадын пүүс хамаг юмаа хулгаад алдчихаж хоёр бандыг сэжиглэж барьж аваад төмөрлөө. Түүний нэг нь би байлаа. Бид хоёрыг жасаанд аваачаад балбаал байлаа. Бүхс гэж юм үлдсэнгүүгээд шарах сорив болсон бүксөө үзүүлж байсан. Тэгээд уйлж байгаад ярьсан нь. Зодуулж төмөрлөгдөө твтэж байлаа. 80 жингийн төмөргийн чүдэ. Ноён ирж хоёр бандыг шүүх гэж байна гэж хүн хэллээ. Одоо яадаг юм бол доо гэж твтэж байтал бид хоёрыг төмрөөс суллаж жасааны өдрөө аваад очлоо. 10 хонтаа том гэрийн үүдийг мөхчгсөн дотор ноёд түшмэд суусгаж байна. Сүртээж гэж яа харахгүй. Хоёр данжаад бас тэнд сууж байна. Лууж анжин гүн айлдаж байна. Та хоёр тэр юмыг нь авсан уу? Үннээ хэл гээл зандрав. За аваагүй. Аваагүй минь төмөн үнэн гэв. Та хоёр авсан даах уу? Урж байгаад хилүүлэн дээх үү? Бүдүүн банз аваад ир гэв. Бүдүүн банз аваад ирж байна. Бас нэг том банз аваад ирлээ. Бид хоёр айж зүрх харах гэж байна. Мундаг банз авчраад бид хоёрын дэргэд хаялаа. Цааш нь харуулад хөвтүүл гэв. Цаашаа хараад хөвтлээ. Баруун тийш нь харуулад хөвтүүл гэв. Баруун тийшээ хараад хөвтөв. Ингэж хэд эргүүлж хөвтүүлж бүксийг маань олонд харуулад ноён айлтгана. Ийм бүкстэй болтлоо улаахгүй байх гэж байхгүй. Энэ хоёр аваагүй байлгүй дээ. Ер нь энэ хоёр хятад юмаа алдсан үний юм уу? Худал хийж хүн банздуулж байгаах. Энэ хоёр данжаадыг аваачаад банзад гэжээ. Тахрууд хоёр данжаадыг чирэх гэж хангаав. Хоёр данжаад босоод бид хоёрт гомдол байхгүй. Ноён өршөө. Энэ хоёр банд аваагүй байх. Өршөө гомдолгүй гэж уйлангуйж. Ноён тэгээд хідэн түшмдээ зандарч та нар миний албатыг хамаагүй шуулж байна. Та нарын хятадуудаас ямар хахуул авсан гэж баахан загнаад гаргав. Удалгүй бид хоёрыг суллаа тавхан дээр бид хоёр үнэхээр юу ч хулгай хийгээгүй хэл сэрэгт орж байхад ноён минь ингэж аварсан юм гэж ярьжээ. За нэг хамтран аялагч яриад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 12 цаг 40 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар гэр бүл төвтэй арга билег готхон хамтран ажиллаж байгаа. За өөрийнхөө гэрийг талаар л яриад байгаа би. За ингэж байгаа одоо ер нь энэ 7 хоног дуусаад бараг 6 сар маань дууслаа. Хэрв та 6 сарыг дуусгаас өмнө 60 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд за 7 сарыг дуусгаас өмнө 70 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд шууд гэрээгээ байгуулад энэ оны 3 дугаар улиралд ашиглалтанд орох төслийн BCD блокоос байртай болох боломжтой. За яг нэг ийм байр байгаа байхгүй одоо П хэлбэрийн. За тэнгүүд манайх одоо ингээд А блок буюу яг одоо ашиглалтанд ороод бид нар амьдраад байна те. Тэнгүүд B, C, D гэдэг нь ингээ 3 байр нь ингээд нөө энэ талдаа гэсэн үг юм уу та. Тэнгүүд анжгаа одоо жишээлбэл энэ B-д байр захиалсан байгаа байхгүй юу. Тэнгүүд анжгаагийн 10 давхарт манайх 16 давхарт би шууд анжгаагийн дээр балкон дээр гараад зогсоход ингээд орилолтоод уулзалтаж болно, ярьж болно гэсэн зэ. Тэнгүүд одоо яг энэ зам дагуу байгаа нөгөө нэг П-гийн чинь манай А-гийн яг эсрэг талын гэсэн үг шүү дээ тий. Е блок буюу тэр блок одоо эхлээд төрүүлээд ашиглалтанд орох гэж байгаа. Тэнгүүтээ хамгийн гоё нь заяо. Ингээд манайх ч одоо юу гэдэг ертөнцийн зүгээрээ ингээд баруун талдаа юм П хэлбэрийн байр байж ангууд ингээд энэ цаатлынхаа зам руу буюу төв зам руугаа ингээд гүүр барьчихсан шилэнгүүр. Тэнгүүд төр цаа талд нь сургууль цэцэрлэг баригдаад тэгээ манай хотгоны хүүхдүүд 800 айл байгаа штэ тий 800 айл энэ хүүхдүүд маань тэр шилэнгүүрээр ингээд зам мам гарахгүйгээр шууд ингээд сургууль цэцэрлэг рүү явчих. Ийм гоё төсөл хэрэгжээд байгаа байхгүй юу? Бас нэг давуу тал байгаа юм байна ш нөгөө хотгон дотроо юу юм бэлээ ш тоглоомын талбайд автомашин гүйсгтэй. Тийм. Манай тэнд нэг аюултай болсон байхгүй нодлон билүүтэй. Нэг хотхон юм хашаатай шийдтэй тоглоомын талбайтай хэсэг рүү нэг пүрүүс хор тавхиж ороод яана оржуур даваад хашааг нь бүр цөм үргэд яасан мэдэхгүй тэгээд ороод азар харин ерөөс айхтар хөөгч жоохт бэртэж гимтээгөө ямар амар юм бэ? цогтой байсан юм яасан. Тэгэхээр машингүй байна гэдэг чинь өөрөө
амар том давуу тал Яг байхгүй үнэ. хүүхдэд тоглоход. Яг үнэ, яг үнэ. За тэгэхээр арга билег хотгоны ашиглалтанд орсон А болон за энэ жилийн 2 дугаар улирлалт ашиглалтанд орох тэр Е блок гэдэг нь одоо тэр нөгөө зам дагуух гэдэг ааш яг манай А-гийн эсрэг талын. За энэ бол одоо метр квадратын үнэ нь 4 сая 990 мянган төгрөг байгаа. За харин энэ жилийн 3 дугаар улирлалт ашиглалтанд орох BCD блок бол 4 сая 490 мянган төгрөгийн үнэтэй байгаа. За би ч одоо жишээлбэл 4 сая 200 мянгаар авч ирсэн гэхээр ингээд одоо нэгэнд ашиглалтанд орсон байр бол ингээл угаасаа үн цэг ингээл өсвөл явна штэ угаасаа. Тэгээд бас нэг гоё юм нь би яг амьдран сууж байгаа хүний хувьд хэлэхэд байна штэ. Яг ингээл магадгүй ингээл хүмүүс ингээл хоошоогоо гээл тэнгүүд гэр хороолол байсан газар гээл те. Тэнгүүд ингээд нэгэнд сулалцсан байсан газрыг авцсан. Тэнгүүтээ хичнээн хоошоогоо юм шиг мөртлөө эн чинь хотын төвөөс ерөөсөө 1.8 км тийм үү? Яг Сүхбаатарын талбаагаас. Тэгээд лакшери зэрэглэлийн байр ахгүй юу? Үнэхээр супер. Манай байрны тэр морцтэй ямар гоё гэж. Тэгэхээр яг амьдарч байгаа хүний хувьд бол аюу гоё сэтгэл хангалуун байгаа. Тэгэхээр нэг тийм лакшери орчинд амьдрмаар байгаа бол одоо зүгээр л арга билгийг сонгороо л гэж би хэлмээр байна. За тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн ямар утаснаас авах вэ гэхээр 7211 тэг 7211 тэг гэдэг утаснаас аваарай. Тэгээд арга билег хотхон гээд крэлэрч бичсэн болно, латинаарч бичсэн болно, фейсбુક пэйж руу орох боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран айлгчаар гэр бүл төвтэй арга билег хотхон хамтран айлгч байна. Баярлалаа. За баярлалаа. За нэрээ нууцлсан сонсогч. Сайн байна уу? Өнөөдөр Эморсноо яасан өөрийнхөө анхны хайрын тухай бичих боломжтой бол танаар уншуулмаар санагдсан юм аа. Бага анги дөнгөж бичиг үсгэж сурч байсан үед тохиолдсон ч би тэрийг анхны хайр гэж боддог юм шүү. Түүнийг дуусгахдаа би жаахан хүүхэд шиг догдолдог. Түүнтэй хамт байсан цаг хугацаа бүхэл амьдралын минь хамгийн гигэн, нандин, дурсамж болж үлднэ гэж 8хан настай югаач мэдэхгүй жаахан хүү бодох битгий хэл зүүдлээж хүн тодорхой. Анхны харийн минь эзэн инээхэд гацар нь хөөхөн хонхоогоод нүдэн гялцдаг, жигдэхэн борхон царайг нь харахад тэрхэн мөчөд харц тулгархтаа хөөхөн мишээдэг, тэрэл гигэн гингүй төрхөөрөө сэтгэлд минь амьдрсаар л. Нэгдүгээр ангийн хавраас бид хоёр нилээн дотносч эхэлсэн юм. Хамт тоглодог, хөөцдөж гүгээд биенээ хөнгөн шоглжчихдаг. Тэр минь нэг өдөр биеийн тамирын хичээл дээр хоёулаа хамт 0 орчоод ирээ гэхтэн. За гэд дагаад явсан юм. 0 орох зам зураа инх тавин намайг дээр сууж байсан чинь орж ирснэ. Чи энд байсан юм уу гэснэ хацар дээр үнсчгээд яваад өгсөн штэ гэж хэлэх тэр үед би найзын хуваар хайртай байгаагүй маа гэдгийг ойлгосон юм. Зүрх оволцоод уур атаархал зэрэг хөдлөөд анх удаа тийм мэдрэмж авсандаа өөрөө ч тэр үедээ гайхаж билээ. Тэрнээс хойш хацар дээр үнсчгээд яваад өгсөн штэ гэдэг үг бодлоос огт салдаггүй. Нийтвэр хангтэй. За. Айхтар сандгийн те. Цухалдаж явсаар дулаан орж гадаа биеийн тамир орж эхлэх үеэр бид хоёр хөөцөлдөж гүйсээр би түүнийг барьдгийн даваан дээр чуурка гэж сандлын болон суужглаа. Ямар чөтгөр нь хатгсан юм эсвэл ямар бурхан нь ивээс юм мэдэх юм алга. Шууд ирчээр очиод хацар дээр нь үнсээд авлаа. Толгоо манарч амьсгалд авчтаад байгаа ч тэр нь үгээр хэлхэн аргагүй жаргалтай байснаа сандх юм. Тэр минь өөдөөс хараад суужгсан, би өөдөөс нь хараад зогсчихсан. Хэр удаан тийм байдалтай байсныг хинч хэлж мэдэхгүй юм аа. Харж байгаа харцнаас орчлонгийн хамгийн үзэгсэлэнд одол ойроос тэгж харагдаг байхаа гэмээр оч гялалзаж игдүү хүргэдэг нөгөө хацраа хонхоолхон урдаас инээмсгэлсээр л байла. Жигнэсэл цаг хугацаа зогсчих уу гэлтэй хөшөж зогссоор хизээ гэдгийг мэдэхгүй ангидаа орж ирсэн байла. Толгойд өөр бодогдох юм ер нь алга. Үнсэн тухайгаал бодож өөртөө догдолцоор л энэ цагаас хойш бид хоёр улам дотн болж хичээлээ тараад хамтдаа хөдөлгцөн гэрийн зүг явдаг боллоо. Үсгэлийн баяраар бүр дараалсан 2 үсэг болсноо ч тодхон сандаг. Үүний дараа харин зуны амралт дуусахыг тэсэн ядан хүлээсээр түүнтэйгээ уулзахаар сургуультай ирээд зүүд шиг богинохон мөрөөдөл шиг гигэн цаг үе дууссныг мэдсэн юм. Санж өгүүлэн бодож ганцран түүнээс одоо хүртэл сурагдуулдаггүй. Тэр жил гинт явснаас хойш 30 жил түүнийг нанднаар иргэн санаж тэрхэн үеийн аз жаргалтай дурсамжаар өөрийгөө хооллож байгаа минь энэ. Мартцаггүй, мартахыг ч хүсдэггүй гоныг минь. Одоо ямар хүн болсон бол нэг уулзаж үзэхсэн гэж бодогддогч тэр минь өнгөрсөн хугацаанд өөрчлөгдсөн тодорхой. Тэр өөрчлөлтөнд түүнийхээ талаар гигэн нандин бүхнийг минь үгүй хийчихвэл яана гэж жижиг хэдийч гүн айдас бас тэмтрэгддэг. Өнгөрсөн 30 жилд ч биш. Үлдсэн насанд минь надтай хамт тэрэл цайлган төрхөөрөө сэтгэлд минь амьдарсаар дуусах нандин гуниг минь гинэ. За дараагийнх нь нэрээ нуудлсан сонсогч байна. 17 насны минь төрсөн өдөр. Бүтэн сая өдрийн
Ангийн аяллаасаа хачин жаргалтгаар гэртээ ирлээ. Тэс өрхөөтөөр амьсгал угцсан юм. Игч дуудаад өнөө орой дайн болно гэж байна. Заав ирлээ. Сансныг бодвол чимээгүй өрөөнд ороод хөвтгийг хараад баярлаж байсан. Маргааш нь миний төрсөн өдөр анги дэвших шалгалт дүүн гарга нь хийх зүйл маш их байсан. Маргааш нь оллоо. Хэрэндээ л хөөрхөн болоод үсээ эндүүдээд нүрээ жаахан бутсан болоод гарлаа. Ангид ороход ганц л охин минь төрхийг хараад сайхан болсон. Уг нь анги дотроо 5 хүүхэдтэй илүү дотн найзалдаг юм. Найзууд маань биенийхээ төрсөн өдрөөр мөнгө цуглуулж байгаад бэлэг өгдөг юм. Ууг нь даанч надад алга бүр минт ч хүргээгүүд нь их гомдсон. Ээж бүр мартчихсан байна. Миний охин гээд хичээл тарах үед хүргөв. Бол бүр таг. Хичээлээ тараад ганцаараа сургалтанд суух ёстой сонирн байсан. Түн рүүгөө яваад гид сүлсөөд жижиг цайны газар ороод дахиад аваад халаалгаад цонхоор гадна дэвшээ харсан газар суулаа. Би уг нь дахиад их дуртай идэх бүртээ жаргалтай болдог төрлийн хүн боловч найзуудаараа энийгээд явж байгаа миний л үеийн хүүхэд аавтайгаа машинд инээж яваа хүүхдүүдийг хараад уйлахгүй хичээсэн ч нүднээс урсах нулимсаа барьж чадаагүй. Хурдхан нулимсаа арчихгүй бол болохгүй. Таньдаггүй харчих юм бол аав ээж өрт хэлчихнэ. Талыг нь эзчгээд цүнхэндээ ийгээд сургалтын газар руугаа явлаа. Тэр өдөр бөхчим халуун байсан болохоор алхаж явхад үнэхээр хүндрэлтэй байсан. Сургалт болох газраа эртэл хүүхдүүд нь цуглаад эхэлчихсэн болохоор орч чадалгүй гадаа хэсэг сонсож суулаа. Тэгээд үнэхээр ядраад байсан тул аав руу залгаад ирээд аваач гэж гуйхад их дурамчхан зөвшөөрлөө. Дотроо аав ядаж мэдсэн байгаад минь түргээсэ гэж бодсонч бүр халуун зун төрс зарлагдаа гэд зэмлэг шинжтэй. Ороод өрөөндөө ороод шууд хөвтөд уйлмаар байвч аав 2 дүү ихч байгаа болохоор чимээгүй хөвтөж байгаад унтчихсан. 5 цаг өнгөрөөгөө сэрлээ. Газ хоолоо ээж тавьчаад гэрэлт үдших гудамж руу ганцаараа явлаа. Өдрөл хачин бөхчим халуун байснаа орой үүл хурч салхи салхилж ирлээ. Нөгөө сүрхий найзуудаас нэг нь цуг гарыг гэсэн. Тэнд очиод хайж нэг сүүн зармаг аваад мөнгө төлхийн хооронд унгаагаад тэр өдөр бол үнэхээр хүнд өдөр. Салхи намдаад жаахан суух гэтэл бороод усаад л тэнд ангийнхаа нэг хүүгүнтэй таарад нөгөө найз маань ч явлаа гэд яваад өгөө. Нөгөө бандтай хамт гэрлүүг алхаж явах үед бороо ороод бит хоёр юм яриад алхасаар. Тэр гэнт би гэрлүүг орчход ирээ чинд хүлээж гэж орчлоо. Тэгтэл зүнхөө өрөөд гараад ирвэ. Би ч юм бодлого цааш намаа хөргөж өгөхөөр алхацгаав. Хашааны гадаа ирэхэд нөгөө хүүхэд сүнхнээсээ жижиг бэлүү гаргаад надад өгсөн. Би бүр баярлаад гайхаад юу юм бэ гэсэн чинь би өмнө нь чамаа гомдоочход уучлаараач гэж хэлж чадаагүй. Тэгээд яах вэ гэд бодож байгаад үүнийг авсан юм. Том бишч найзынх нь бэлэг шүү гэд надад өгсөн. Би ч тэр үед үнэхээр их баярлаач гэж хэлээгүй. Яг тэр үед орж ирсэн бороо бүр ширүүсч тэр ч яван би хашаанд орлоо. Хашаа хав харанхуу бас намгүм гэрээхээ довжон дээр суугаад зөндөө их уйлсан. Аав ээжтэй гомдоод төрсөн аав нь минь түргээгүй байхад гэж бодоод зөндөө уйлж агаад харанхуу гэртээ орсон. Тэр харанхуу өдөрт жаахан ч гэсэн гэрэлд оруулж өгсөн ангийн хүүгүндээ баярлаа. Хүүхдээ ийм мундаг болгож өсгсөн аав ээжт нь үнэхээр их баяр хүргэе. Заавал уншиж өгөөрэй баярлаа гинэ. Хүүхдүүд хүүхдийнхаа төрсөн өдрийг мартчихаар ямар л олиг байх вэ тий хөөрхөн амт. За энэ нэглэн уртныг үлдчихлээ тий. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 24-ний мегмар гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс миний түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар гэр бүл төвтэй арга билег хотхон мөн Аргимедас дээд зэрэглээс арчилгааны брэнд хамтран ажиллаа баярлаа. За баярлалаа Отко. За баярлалаа. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3